Шашин ямар үүрэгтэй вэ? Та энэ талаар юу мэдэх вэ? Үүнийг асуухын учир нь өнөөгийн шинжлэх ухаанч хүмүүнтэй лам багшаасаа аврал ирж үрэл утлаганд нь найдахын өмнө коронавирусын аюулаас тэд таныг болоод дэлхийн хүндрэлтнийг яг яаж аврах ёстой юм бэ гэдгийг мэдэж байх ёстой. Учир нь та бол харанхуй бүдүүлгүй юм мухар сүсгтэн биш 21-р зууны шинжлэх ухаанч хүн учраас ламд мөрөгхийн өмнө тэдний үг үйлдэлд итгэхийн урд тэд яг ямар үүрэг хариуцлага бүхий хүмүүс вэ гэдгийг тань мэдсэн байх ёстой. Манай гандан хээдийн лам нар коронавирусын аюулаас ард олноо сэргийлэхийн төлөө маш их шургуу ажиллаж буй гинэ. Манай гандан хэдээс хэдийн зүгээс 9 харын хайрлагыг одоо сарын өмнөөс санаачлан зохион байгуулж одоо ард түмэндээ тарааж эхэлж байгаа. Бид бол тарины ясны зүүн ван одоо ашигтай тийм учраас бас тэрий чинь хамаагүй ингэж яадаг. Зүгээр хүн туслыгээд гаргасан биш харин буруу ялж өгвөл тэрийг заавалчгүй энэ Монголын лам хуургууч мэрэгжлийн хүмүүс тэгээд нэг задлаад байх тэр юм. Тэр хувь тавилантайгууд нь туслаад явна л үз. Ийм л юм байна. Тийм учраас энд нэг их санаа зовоо ч юм уу одоо юу болчих вэ гэж ингэж асуудал үүсэх бол хэрэггүй. Ягаад гэвэл энэ бол хүн төрөлхүйтэнд туслах гэж байгаа л арга. Тэ. Тэгэхээр бид эдгээр лам нарынхаа энэ сайхан үгэнд нь итгээд сүжиглэх үү? Аль эсвэл эргэлзэж сэжиглэх үү? Бурхан багш айлтгатаа алтыг 3 янзаар шинжилж шалгадаг шиг миний шашныг шигсэн мухар сүсгээр дагах бус мөн тийм сайдар шинжилж шалгах хэмээн айлцсан байдаг. Тэр чосоороо Монголын ард түмэн лам нарынхаа бүтээсэн үрэл утлагад сүжиглэхийн өмнө сэжиглэж нийгэм даяараа нь түрхрэн шууглаа. Харин лам нар маань ард олныхаа энэ үйлдэлийн хариуд ин хэмээн аль дүр юугаан буулгах хажээ. Тэгэхээр энийг бол нэг тийм сүрхийн нэг Тэнгэрээс ирээд нэг сони болж байгаа шиг бол хүлээж авах Монголын ард түмэн хэрэггүй шүү. Сүржигнээд байлгүй шууд итгээд сүжиглэх нь амьд үлзийтэйг нь. Тэгэхээр бид халдвараа сэргийлэх үрэл утлаг, тарин уншлага, тэдний бүтээсэн сахиусны ид чидэд мухар сохроор итгэж сүжиглэх үү? Аль эсвэл эргэлзэж сэжиглэх үү? Бурхан багш мухар сохроор итгэж сүжиглэхийг бус маш их эргэлзэж сайдар шалгахыг сургасан. Одоогийн шашны зүтгэлтнүүдтэй үндсэн үүрэг нь соён гэгэрлийн ажил байтал энэ нөхдүүд мунхруулгын ажил хийснээр өнөөдөр мухар сүсэг ийм аимшигтай болчлоо. Мухар сүсгээсээ болоод Монгол улс ийм болчлоо. Бидгийг ард түмэнд анхааруулах ёстой. Бүрэн ном уншиж гэн шашин хөтөн хүний өөрийн ажилт тэр. Маам тасанд бол бас одоо наг гүжрээс гадна бид нар бүр ингээ очир гэдэг нэг юм сахиус гаргасан. Энэ бол яг одоо халдварт өвчнөдөө бас чиглэсэн. Энэ бол шашны ажил. Энийг хинээр заалахгүй бид одоо хийн энэ ард түмнийхээ төлөө одоо сүсгтэн одныхаа төлөө их болсон 6 зүйлийн хамгийн амтны төлөө залбирч уншлага уншиж яадаг ийм үүрэгтэй улсууд бид энэнийг хийж байгаа. Үндсэн ажил нь бол соён гэгэрэл аахгүй юу? Соён гэгэрүүлэх ажлаа хийгэрэй гэсэн чинь манай үндсэн ажлаа мартцсан тий. Мэргэжлийн хүмүүс тэгээд нэг задлаад байх тэр юм. Тэр хувь тавилантайгууд нь туслаад явна л үз. Ийм л юм байна. Үндсэндээ бол тэр коронавирусын аюулыг биднээс соён гэгэрлэр л арилгах нь өөр тэр энэ мунхруулгаар арилгах юм бишээ гэсэн санаа. За бид нар соён гэгэрэл ажлаа хийдгээ. Бид нар ялгаагүй ном заадаг тэрэн дээр та нар ирж суу гэж хэлнэ те. Тэгэхээр зэрэг та нар соён гэгэрлийн ажил гэж үнэхээр хийж гэнэ үгүй юу гэдгийг чинь шалгахад маш амархаа. Бурханы шашин үндсэндээ энэ 4 үнийн сургаалт дээр багтдаг. Бурхан багш Янаас гарангуудаа энэ 4 үнийн сургаалыг л номлосон байдаг. Тэгээ Бурханы шашныг ямар ч лам энэ 4 үнийн сургаалыг номлох ёстой. Гэхдээ үнэн зөв номлох ёстой. За энэ 4 үнийн юу юм бэ гэхээр зэрэг маш амархаа. 2 зам байдгийг. Нэг нь аврал дүрн, нэг нь сүйтгэл дүрн гэсэн 2 зам. Энэ 2 замын хүрэх 2 туйл байдаг. Очих газар. Энэ замаар явбал өвчин ядуурл аимшигтай болоод мөхлийн аюул ирнэ. Гэт энэ зовлонгийн шалтгаан. Энэ замаар явах юм бол эргчлэн аз жаргалыг эдлээд ид чид ирээ төвлөгөө ингээд тэр бурхны гайхамшигтай эдэлдэг замыг олно гэсэн ийм 2 зам байдаг байхгүй юу? Бурхан багш бол зовлонгийн шалтгаан
үнэн гэж бол хэлж байна шүү дээ. Та энэ талаар арай яхан дэлгэрэнгүй яриад өгөхгүй юу? Зовлонгийн шалтгаан гэхэлэр зэрэг хоёр дүүдэр гэсэн байдгийн дивний гэдэг. За тэр хоёр дүүдэр нь юу гэхэлэр зэрэг нэгдүгээр сэтгэлийн гэм. Хоёрдугаар тэр гэмээр үйлдсэн үйл. За тэр сэтгэлийн гэм гэдэг нь юу вэ гэхэлэр зэрэг нэгдүгээрт мунхаг, хоёрдугаар төсөл тачаал, гуравдугаар дуур хилэн, за ингээд 5 хор гэж ярьдаг. Ингээд ата, омог ингээд нийлээ 5 хор, зарим тохиолдолд 3 хор гэж ярьдаг. Ата омгоо хасчаад ата омог нь уур хилэн юмдаа орчин, төсөл тачаал хоёрдоо орчин. Ерөнхийдөө энэ хоёрыг хүчжүүлээ явчихж байгаа байхгүй. Одоо энэ зовлонгийн шалтгааныг ингэж аривдуулаад авах юм бол энэ өвчин тахад улам ихсээд байна гэсэн. Тэгэхээр зовлонгийн шалтгаан мунхаг гэдгийг бид нар эхлээд тодруулах хэрэгтэй. Энэ юу юм бэ гэхэлэр бурхан багш ертөнцийн 8 номыг энэнг төвчээрээ гэсэн байгаа. ертөнцийн 8 ном гэж энийг тодорхой болгохлоор зэрэг саяны бидний энэ бүх зүйл тодорхой. ертөнцийн 8 ном нь юу юм бэ гэхэлэр зэрэг 5 тух аж тух те ашиг олз алдар магтаал гэсэн энэ 4 зүйл. Энэ ертөнц дахин чинь юунаасаа болж мунхраад явчихдаг гэхэлэр зэрэг ерөнхийдөө энэ нэг магтаал цаашаал төдийхэнд зөгээ алдар нэр иймэрхүү юмд уягдаад хүлэгдээд ингээ буруу тишээ явчихдаг юм аа гэсэн санаа. Тэгээд энэ 5 дух гэдгийг дахиад өөр юугаар тайлбарлах вэ гэхээр зэрэг дахиад эн чинь бас физикийн шинжилгээ ухаанаар буюу энэ махан бие энэ одоо физикийн шинжилгээ энэ чинь 30% гэж байгаа шүү дээ тийм. Гадуур нь гэрлэн биегээ 70% байгаа гэж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь энэ биеийн 5 дух гэдэг маань энэ цаад том 70% гэдэг энэ гэрлэн биеэ ингээд орхичхоод тэгээ зөвхөн баашин сав бариад ингээ явчих чинь буруу юм шүү гэдгээд буруу үсдийн нүгэл гэдэг чинь тэрнгээр тайлбарлагдчихж байгаа. Тэгээ хэрвээ ингээд гэр баашингаа тогтчулна ахуй амжиргаа суудсан тогтчулна гэдэг энэ эд материал хэрэглээ өгөө явчлаа штэ тий. Өөрөөр хэлбэл би тэрэгтэй юм хөөцөлтөд явчих чинь ийм аюултай юм шүү гэд буруу үсдийн нүгэл тэгээ тэр нь үрн ингэж боловсрдог юм а гэд ингээд үйл өөрийн сургаал нь явчихж байгаа. Тэгэхээр яаж боловсрдог вэ гэхээр зэрэг тухайн хүн өөрөө яадаг вэ гэхээр зэрэг башир цусар сантай болно гэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэд ийм нэгэн маягаар тайлбарлагдж байна. Хүн чинь өөрөө уулна тэр гэрлэн биеийн хөгжүүлэхтэй тэр нь тэрэгтэй имийг яасан бол анхаарсан бол илүү хүчрэх болох нь л те. Тэгээ өөрөөр хэлбэл гэрлэн бие гадуурх гэрлэн бие энергийн сайтай байх юм бол ямар ч өвчин халддаггүй шүү дээ те. Тэгээд энэ гэрлэн бие буюу энэ энергиэр л өнөөдөр бид нар энэ юмыг энэ аюулыг дарна л гэсэн утга л да. Тэгтэл энэ махан биенийхэн 5 дахь хөөгөө явчихлаараа зэрэг нөгөө нэг хүчрэх байхын эсрэг харин башир цусар болоо явждаг байна л да. Одоо бид нар чи ингээл хэн мөнгөтэй эрс үртэйгэл мөнгөгүй эрс үргүүгэл ингээл мөнгөтэй болохын төлөө харин өөрийнхөө сүйдлээ явчихж байгаа шүү дээ тий. Тэгээд энэ тухайн ийм мөнгөний төлөө ингээ башир цусар болсон энэ хүмүүс олон болоод энэ нийгэм улс төр тийм хүмүүсээс бүрэлдэхээр юу болдог вэ гэхээр хоёрдугаар нь эзэн төр гэж байгаа юм. Тэрний үг гэхээр зэрэг энэ төр нийгэмд сав ертөнцийн ариун гэгээ эрхэн бүхний их ундраг таслан бүх зүйл уруугаар иргэн. Дахиад жоохон дэлгэрэнгүй байдгийг би ерөнхийд нь товчлоод байна. Тэгэхээр бүх зүйл уруугаар иргэн гэхлээр зэрэг хөгжихийн төлөө ингээд яваал ах тусам бидэрт мөхлийн аюул улам үеийн өрн нь бол хурж ирж байна гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр бол Японоос бол 200 ширхэг аппарат бол оруулж ирээд л бүх зүйлийг бол дасалчих биш. Харин тэрхүү үйл явдал чинь бол цааштай бол эргэсээр бол байгаад өөртөөх нь хар толгой дээр бол бууж үнэн дүр төрхийг нь бол илчлэнэ гэсэн утгатай үг болж байна шүү дээ тийм ээ. Ямар ой мөн чанар гэдэг юм алдчихад л нэг юм нэг алдар магтаал төдий хөөцөлтөө явчихдаг л энэ ертөнц дахны хамгийн том аюул гэдэг байхan. Тийм учраас ертөнцийн 8 ном гээд энийг манай монголчууд хамгийн их төвчгтэр бүх хуучин монголчууд маань анхаарч байсан дээрээс л тэр нөгөө нэг эго хөгжөөгөө тэгээ бүх зохиолууд ичнээ сайхан зохиол яасан алдартай юу эрдэмтэн мэрэгэн бүхэн чинь бүгдээр ардын аман зохиол гэж явждаг тийм ээ. Тэгэхээр бол ерөнхийд хамгийн энгийн үгээр хэлэх юм бол 5 дух ашиг голз алдар бол магтаал зэрэг бол бүх юм тэр манай эрх баригчдын гарт бол байгаа шүү дээ. Харин тэд хэтэрхий үүндээ бол хөтлөгдсөн улмаас бол буруу шийдвэрийг бол гаргаж бол байна. Тэгээд тэдэн дээр бол үеийн өрнүүл эрэхтэй зэг бол хийж бол байгаа бүх зүйл нь бол уруугаар бол эргэж бол байна гэдэг нь бол харагдаж бол байна л да. Тэгэхээр бол ингээд бид хоёр зовлон үнэхээр бол байдаг, зовлон үнэн гэдгийг бол мэдчихлээ. Зовлонгийн шалтгааны тухай ярьчихлаа. Тэгвэл одоо хамгийн сонирхолтой зүйл нь гэвэл зовлонгоос бол
ангижрахын тухай бол ярилцах уу да. Тэгэхээр бол зовлонгоос бол яаж бол ангижрах вэ гэдэг бол асуудал гарч ирнэ шүү дээ. Бурхан багш тэгэхээр энэ тал дээр бол юу гэж дурдсан байдаг юм бол? За энэ 5 ор гэдэг юм арилгачих юм бол энэ буруу үзэл гэдэг энэ 10 хар нүгдий чинь үйлдэхгүй болчихд. Энийн ирэхээр үйлддэг байхгүй юу? Одоо сая энэ мунхаг гэдэг одоо таны хувьд л тэр Японоос авчирсан тэр юун дээр жишээ авч ярьж байна А миний хувьд бол энэ жишээ авч байгаа нь юу вэ гэхээр зэрэг ерөнхийдөө энэ суурин амьдрал гэдэг маань өөрөө 5 дахь өгөөд явчихсан. Байшин барилга бариад явцсан А манай монголчууд байшин барилга бариагүй өдөө хүртэл эсхийгээрээр 20 100 жил явсан. Тэр 13 дугаар зуунд бол ямар ор тарж бариулах эрх мэдэл хүч чадал бүх юм байлаа шүү дээ. Тэр тийг эзэлсэн хаа маань яагаад эсхийгээрээр ингээд олон зуун жил явсан юм бэ? Яагаад тэрийг огт монголчууд тоолгүй эргэж үрчрээ эсхий хэртэй амьдэрсэн бэ гэхэлэр чинь нөгөө 70% гэрлэн биеийн дээр анхаарсан байна шүү дээ. Энд чинь өөрөө хүчтэй байх бүх нууц нэдэг байна шүү дээ. Тийм. Тэгээд энэ өөрөө зовлонгоос гэтлэх зам нь. Тэгэхээр зэрэг монголчууд тэр замаар явсан. Одоо бид нар тэр зам руу орох юм бол буюу одоо бид нар хамгийн гол нь энэ өвчний чинь тэр эрчим энергиэр л арилгах тэр юм дээрээс эмширмаанч зөвлөж байна. Бяцлаглаар арилгахын эрүүл ахаар онгон байгальтаа гаруулъя. Улмал олон үнэ ингээ бужигнаан дотор байгаад байх юм бол аюул бол ерөөсөө хаяанд байгаа шүү дээ. Одоо таны сая ярьж байгаагаар юм бол ийм юм уу? Одоо тэр эрүүл мэндийн сайдынхаа авчирсан тэр аппаратанд бид нар найд харахгүй. Одоо бол тэрэнд найдсан байдалтай л байгаа юм уу? Тэгэхээр бол нэгэсэндээ бол ямар ч юмд бол бид нөө сохроор итгэх хэрэггүй болж байна шүү дээ. Ямар нэгэн амьгүй аппаратанд бол найдснаас бол бид хүндээ бол найдах хэрэгтэй гэдэг нь тодорхой болж ш. Таны хэлж байгаагаар бол өөрөөр хэлбэл мэдлэг туршлагатай бол эмч нартаа өөртөө ардынхаа ёс заншилд тэгээд ядахтаа бол Монголынхаа бол цэвэр агаар бол байгальдаа бол найдах хэрэгтэй. Монгол хүн бол өөрсдийнхөө эцэг өвгдөөс уламжилжул ирсэн энэхүү 5 хошуу маландаа бол найдах хэрэгтэй. Мах сүгэ бол идээд бол байж бол байхад тэрхүү халуун орноос бол орж ирсэн сарсан баг бахагаас бол гаралтай тэр муу ёрын өвчнгөөс бол бид өөрсдөө нэг талаар бол хамгаалж бол чадах юм шиг бол тийм ангижрах үнэн гарч ирж байна шүү дээ тийм ээ. Тий, ангижрах үнэн гэдэг чинь одоо бид нар ертөнцийн 8 номыг орхино гэдэг чинь энэ 5 дахыг орхино гэсэн үг. Бид нар орлого морлого яахан гэдэг асуулт болохоор бид нар зөвхөн л мэдлэг экспортлоо сууж байна. Бид нараас яаж ингэж байд юм бэ гэдэг тэр сайхан чадвартай байх тэр юмыг л суралцсан гэсэн. Тийм маягаар маш олон нэвтрүүлэг хийсэн байгаа л да. Нүүдлийн соёл иргэншилттэй Монгол ухаанд л одоо энэ оюун ухааны хөгжил гэдэг чинь байна. Тэрнээс ч тэр эдийн засгийн одоо энэ дэлхийн бусад Европын орнуудын өрсөлдөөн бол ерөөсөө оюуны хөгжил бол огт биш юм аа. Тэ? Энэ бол ерөөсөө л эцсийн эцэст одоо хин нэгнээсээ сайхан амьдрах гэсэн, хин нэгнээсээ илүү гарах гэсэн ийм өрсөлдөөн ерөөсөө хүний мөн чанарыг үгүй болгоод ерөөсөө хүн төрлөختөн гэдэг чинь мөхөл рүүгээ явж байгаа юм байна гэдгийг л харуулж байгаа юм баггүй. Тэгэхээр эрхэм сайдтаа соён гэгэрлийн ажлыг төр түмэнтэйгэн хамтран зохион байгуулж улс Монголын өөдөн татъя гэж байгаа бол зөвхөн хайр дотор оршин цагаан мөр татуулан аж төрөх гэгэрсэн бурхадтай зөвхөн бурхтал аж төрөн суудаг тэр газарт нь очиод хамтран ажиллаарай. Тийм учраас ардгийн хэлхтэй соён гэгэрлийн ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөтэйгээр төрийн захиргааны болон бусад бүх байгууллагуудаар дамжиж төрийн бус байгууллагуудтай хамтарч энэ ажлыг сайтар зохион байгуулах хэрэгтэй. Энэ соён гэгэрлийг ингэхгүй бол төрөм нь анхаарахгүй бол энэ шашин чинь ингэж мунхруулаад хамаг юм ингээд сүтлээд байна. Миний хувьд соён гэгэрл гэдэг энэ юм дээр нь анхаарад ингээд хийх тусам энэ хүмүүс намайг ингэж ялч итгэл дунгаад байна гэдэг байдлаар хандаж үзүүл яасан юм. Таныг бол цоо зовсог бүтгээд ийна ингээд бүтгээд юу болоод оромжлоод наа гэсэн асуудал юу гэсэн байгаа хгүй надад хонцлог өгсөн байгаа хгүй.
За яа гэж чинь юу гэсэн. За наадах чинь ийм үнэхээр чойжмсамд номынхаа дагуу зөв яриад байгааг би буруу ярьлаа гэж ойлгоод би буруу ойлгоод байна уу? Эсвэл үнэхээр чойжмсамд номынхаа эсрэг зүйлийг яриад байна уу те? Энүүнийг л нэг шалгах. Ийм л нөхцөл үүсгэхийн тулд би түүнийгээ хийсэн. Миний буруу бол би буруугаа тодорхойлуулъя. Тэгээ буруугаа хүлээе гэдгийг тэднэрт бол хангалттай хэлээд байгаа. За би өнөөдөр энийг прокурорд очиж хянуулна. Тэгээд хянуулаад прокуророос юу шийдвэр гаргах нь те тэрийг би тань уцтай шийдэн заа. За. Ингээд энэ хэрэг прокурор шалгагдаж нотлох баримтыг үндэслэн миний биеийг эмгүйн тогтоогдсон тул тэнд хэрэг үүсээгүй. Харин 11-р сард оюуны өмчийн газар дараах байдлаар хэрэг үүссэн байлаа. JDF хариуцлагатай хувьцаат компани 2018 оны 11-р сарын 1 оюуны өмчийн газарт гомдол гаргах нь. Тус нэвтрүүлгийн зочин Гандан Тэгшлийн хэдийн тэргүүн их хаан гавьжлам чойж амцын ярилцлагыг эвлүүлэх гэж монтажлсан муур багшийн хөдөлгөөр 5 дугаар ангисан гарч ихтэй дүрс үйлчлэгийг Цолмон гэрэл Facebook хуудсанд байрлуулсан нь зохиогчийн эрхийг зөрчиж байна. Захирал дээж яргал сайхан. Зөрчилд шийтгэл оногдуулах тухай. VTV телевизийн дефакто ток шоу энэ жаргал сайхны хөтлсөн нэвтрүүлэгт Монголын бурхны шашинтны төв Гандан Тэгшлийн хэдийн тэргүүн их хаан гавьжламдээ чойж амцын ярьсан зүйлийг эвлүүлэхийн монтажлан муур багшийн үлгэр 5 дугаар ангисан гарч ихтэй дүрс үйлчлэгийг өөрийн Цолмон гэрэл гэх Facebook хаягаар олон нийтэд тараасан хэрэгээр зөрчлийн тухай хуулийн 8-ын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасны дагуу 500 мянган төгрөгийн шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авсгай. Гэмиг илчилсний ачийг санаж, гүтгэнд оромжилсныг хүлцгүйн эрдэм заасан хүндэт багш ан хэмээн үзэж ачийг хариулах байтал, гүтгээгүй гүтгсэн хэмээн хэл сэрэх тохож ял шийтгэл өөрүүлэх нь энэр нэгүүлсэх ёсонд мэрэгшсэн номч хүний баримтлах зарчим уу? Тэгэхээр ерөнхийдөө хүмүүст үннийг бол хэлэх хүн өөрөө гэгэрэлдүүл хүрсэн байх ёстой гэж ойлгож болох нь байна шүү дээ. Тэгэхээр бол энэ хүү гэгэрлийн зам гэж юм юу юм бэ? Тийм. Шохорын шохорыгоо хөдлөхгүй тэгээд дутуу мэдснээр бол хамаагүй номлож болохгүйгээд таны сая хэлдгээр гэгэрэл төржөөж энийг хөдлөх ёстой байж тэгэлээ шүү дээ. Тэгээ ийм мэдээ сэрэмжлүүлэг номон дээр маш их байдгийг. Тэгээ гэгэрлийн зам гэдэг маань юу юм бэ гэхлээр зэрэг нэгдүгээрт энэ биеийн 5 тухайн орхио гэдэг нэгдүгээрх нь огоорх сэтгэл гэж яддаг байхгүй. Энэ 5 тухайн төлөө хөөцөлдөж ерөөсөө болохгүй. Тэгээд аглагт гараа гэж яддаг. Өөрөөр хэлбэл тэр ариун сайхан дагшин байгальдан гарах нь шүү дээ. За тэгээд монголчууд бол яг энэ замаар нь явж олон зуун жил явж ирсэн байгаа юм. Чингис хаан бол энэ 5 дахь өгөө тэр бусад хаадын адил орд харш бариулаад ингэчих байсан шүү дээ, тий. Тэгвэл тэгээгүй гэдэг чинь тэр гэрлэн биеийн хөгжил буюу энэ гэгэрэлд хүрсэн хаан байсан байна шүү дээ. Монголын. Монголын ард түмэн бүгдээрээ эсгийгээрээр өнөөдрийг хүртэл 20 дугаар зууны хүртэл явсан. Одоо ч Монгол нүүдэлчин соёл ганцхан Монголд л байна шүү дээ, тий. Тэр чинь илүү гэгэрэлд ойрхон байгаа хүмүүс байна гэсэн. Яагаад гэвэл бурхан багш гэгэрлийн зам нэгдүгээрт энэ 5 дахь хөөсөн энэ орд харш барих энэ зүйлийг чинь чамайг зовлонд л байхаас өөр цаашгүй л гэдэг утгаар нь л хэлээл тэрийг л монголчууд ойлгоцсон гэсэн үг шүү дээ, тий. Зөвхөн биеийн хэрэглээгээ хангацглаарсан зэрэг эн чинь буруу юм шүү, уруугаар хэрэгждэг шүү гэдгийн цаад учир нь юу юм бэ гэхлээр зэрэг энэ байшин саваар чинь хүний сэтгэл ханддаггүй. Тэ? Хүний сэтгэл гэдэг чинь өөрөө энэ хүсэлтэй мөл нь өөрөө хязгааргүй байдаг. Тэгээд зөвхөн ийм байшин төдий хэрэглээ төдийд хязгаарлагдчихлаараа зэрэг нөгөө ханахгүй хүслээсээ болоод нөгөөхөө нэг байснаа 2 болгомоор 2 байснаа 3 болгомоор ингээд явждаг. Энэ нь хомхой сэтгэлийн нүгэл гэдэг байхгүй юу? Энэ ханахгүй хүсэл тэмүүлэл хязгааргүй шүү дээ, тий. Тэгээ энэ хомхой сэтгэл гэдэг ийм нүглийг араас нээждэг юм аа. Энэ ямар үрдэн төрөгдөг юм бэ гэвэл энэ жил сар өдрөөр хамаг бүхний чинь байхгүй болго тохиомс
хүртэл одоо энэ байгалийн сүрэл те энэ бид нар чинь хязгаартай баялгаас хязгааргүй хүслээр хүслээ хангах гэдэг байгаа шүү дээ те. Тэгэхээр зэрэг энүүнийг сэрэмжлүүлсэн байна шүү дээ. Хомгой сэтгэлийн нүгэл гэдэг энийг хэлсэн байна шүү дээ. Тэр хязгааргүй хүсэл чинь. За тэгэхээр тухайн шалтгаан цохилт хур гэдэг нь тэр хязгааргүй хүслээр зөвхөн энэ эдэд ханах гээд хань чадахгүйгаа энэ хүн хэн болдог вэ гэхээр зэрэг аливаад хүлэгдэх ба ханахаа болох. Тэгэхээр зэрэг тэр хураас эдээ эргэж нөгөө хүн харж хандах манах дэрэгдээс нь холдож чадахгүй ингээ хүлэгдчихэж шүү дээ тий. Тэгээд нөгөөх эд мөнгөнд нь шунагалсан санаархсан хүмүүс чинь бас ямар ч аюул занал учруулахад бол тэрнээс айс сэргийлэх гэх мэтэр юм хэцүү байдалд ордог зүгээр ядуугаас илүү хэцүү байдалд ордог байна л та. Тэгээд тэрэндээ ханж мэдэхгүй улам л олон болгоод байдаг, улам л дайснаа олшруулад байдаг. Энийг энэ дөрвөөний сургаалт чинь хэлсэн байдаг байна. За тэгээ энэ нэгэнтээ энэ юмд ханахгүй байгаа хүн чинь ханчихсан гэдэл улам олон юм цуглуулсаар яж байгаад нөгөө газар дэлхийгээ авахад ашаа байшин болгож аваад хажуудаа оолж байгаад нэг мэдсэн чинь оршуугаан сүтгэждэг. Ингээд дэлхийн өнөөдөр энэ нийгмийн сүрэл энэ нийгмийн орол байгалийн сүрэл гэдэг юм чинь энэ буруу үзлээсээ үүдсэн хомхоо сэтгэлээс болж байгаа юм шүү гэдгийг маш тодорхой хэлээд өгсөн байдаг байна үйл өрөөнөөс сургаалт дээр. Жишээлбэл коронавирусын жишээн дээр ч гэсэн авчвал болох нь үзэж болох юм л да. Сүүлийн 20 жилийн хугацаанд бол хятад улс шиг бол өндөр хөгжсөн газар бол байхгүй. Хятадууд дэлхийн бараг бүхий л эд баялаг хамаг бол мөнгийг бол цуглуулж бол эхэлсэн. Гэтэл ганцхан өвчин гарсан төдийд л эргээд бол хятад улс одоо дэлхийн ертөнцийн хамгийн шоудр улс бол болоод бол хувирчих юм шиг л. Тэгэхээр бол нэгэсэндээ энэ чинь бол үүлийн өөр бол байдаг гэдэг нь бол батлагдаад байгаа юм. Зөвхөн ганц хоёр хүмүүс төдийгүй улс оронд ч гэсэн энэ зүй тогтоол бол хууль батлагдаад байгаа юм шиг байна. Үүний хуулиар л явагдаад байгаа л гэдэг бол батлагдал байна. Тэгээд 3 дугаарх нь хорон санааны нүгэл одоо 10 нүгэл чинь гол нь энэ буруу үслээсээ л үүдэж шít. Энэ байшин сав энэ бие хэрэглээ буюу энэ ая тав тухайн хангах гал ингээ явснаас чинь болоод энэ буруу хөгжил рүү орцсон хөгжих тосмоо хөгжил рүү яваад байдаг. Тэгээ эн чинь сая хомхоо сэтгэлгэлээ 3 дугаарх нь хорон санааны нүгэл. Одоо ингээд хомхоо сэтгэлээр ингэсэн хүмүүс чинь биендээ сайхан санахаасаа дандаа муу санаад явдаг. Тэгээд дандаа нөгөө хор найруулах үйл ажиллагаараа ордог. Бид нар амьдрал дээр энэ 30 жилд харагдаад байгаа шүү дээ. Дандаа хор найруулах ажил хийгээд байгаа. Тэгвэл энэний үрэл байх нь шүү дээ. Өнөөдрийн коронавирус чинь. Тэгэхээр энэ бурхан багшийн энэ үйл өрөөний сургаал дээр ингээд хэлсэн байд. Аюул цаг үргэлжид нүүрлэх, олон айц төгшөөр бий болох. За өнөөдрийн энэ бол айц төгшөөр одоогийн хятадын шовдор болсон байгаа байл тий. Тэгээд улс ор яадаг вэ гэхээр өвчин тахал гамшиг зовлон хямрал тэмцэл ихснээ аюулт ягшин сулгаач тэрэмж олширно гэд. За одоо энэ дээр чинь энэ бүх аюул чинь бидний энэ ханахгүй сэтгэлдээсээ болоод хоорондоо хор найруулад хийгээд байгаа энэ үйл ажиллагааны чинь л үр дүн. Тэгэхээр зэрэг бид нар өнөөдөр энэ ашаа байшингараа уралдах энэ орон суус тав тухтай орон суустай тав тухтай амьдрий гэдэг эн чинь суураараа буруу ийм аюул төрнө гэдгийг сэрэмжлүүлсэн юм яг тэр бүгдхэн дээр бид нар хүрээд ирсэн байгаа учраас энэ замыг бид нар орхихоос өөр аргагүй болж байгаа. Тэгэхээр бол дан ганц хувиа хичээх юм уу хомхой сэтгэлдээ хөтлөгдөж бол ямарваа нэгэн юмыг хийж бол болохгүй гэж бол бурхан багш сэрэмжлүүлээд бол байна шүү дээ. Сэрэмжлүүлсэн байгаа. Харин тэгтэл бол одоогийн манай шашны лам нар бол болохоор нэгэсэндээ гүрэм дормоор бол улам их ашиг бол олох гэж байгаа болохоор хомхой сэтгэлдээ бол автагдсан хүмүүс бол бидэнд бол зөв замыг бол зааж өгч чадахгүй. Бурхан багшаас бол биднийг бол улам л холтоод байгаа гэж бол хэлж болох. Болохоор л харагдаад байна л да. Энэ номон биднэрт одоо хамгийн энэ дэргүүнд багш маань лам багш маань гэж байгаа тэр хүн нь энийг л номлоод за одоо ингээд бурхан багш маань ийм сайхан зам заасан юм аа. Энэ замаар ингээд явчихвал бид нар энэ аюулаас аврагдаад нөгөө хүн төрөлхтний хүсэж байгаа амар амгалан нөгөө бомбын алт эрний чинь монголчууд бид ингээд эхлүүлэх юм аа гэд бурхан багшийнхаа заасан замаар хөдлөөд явах ёстой хүмүүс шүү дээ. Үнэхээр л коронавирус энэ өвчин тахлааснаа арилгахыг хийж байгаа бол тий. Тэгтэл гүрэм дормол хийчдэг юм аа. Ингээд үрэл уталгаан сурталчлаад байдаг. За тэрэнд итгээд яхад за тэр итгэсэн сүсгээр юмыг яаж мэдхүү гэдэг дээр байгаа болохоос дор ихэнх нь итгэхгүй л яваад байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ аврал бол авралаас холдуулаад байна л гэдэг зүйл дээр харагдаж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө хомхой сэтгэлтэй хүн
бидний багш бол байж болохгүй гэдг нь харагдаж байгаа шүү дээ, тийм ээ. Тий. Бурхны шинд хөрөнгө оруулалт хэрэгтэй л байгаа л даа. Өнөөдөр зүгээр хүмүүсийн андуурдаг зүйл нь бол одоо ингэ зовлонд очих юм болгож. Мөнгөтэй л гэдэг ганд тэгтэл. Тэгээ яг үнэндээ гандан баг ашиггүй ажилтдаг шүү дээ. Өвийг хизээ олох бол хэмээх шүлэг. Газар мөрийн байр онлыг эс олсон ч өххийн урд 8 номын толгойг үнэхээр тэгшилсний нэг зүйл үзэгдэх үйс тийм сайн хувийг хизээ олох бол. Тэгэхээр зэрэг монголчууд бол энэ ертөнцийн 8 номын хувийн төдийг тэмцээсэн гэдэг энэ ая тухын төлөө бол хэзээч яваагүй ямар их хатуужлыг эзэмшиж байсан те ашиг хонжооны төлөө хэзээч яваагүй алдар магтаалын төлөө монголчууд хэзээч яваагүй юм а гэдгийг үе үеийн монголоор дараад өнгөрсөн жуулчд бол биш тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэндээсээ бид нэр үзэж танилцаад яхад тэгвэл монголчууд юуны төлөө тэмцсэн. Монголчууд эд хөрөнгийг номын төлөө зориулж буддизмыг өөрийн хөрсөнд нутагшуулахдаа Бурхны шашны гүн ухаан туйлын үнэн эсхийг өөрийн үндэстэн дээр туршиж өнөө цагийн зовсон олон хамаг бурхтын амлах авралыг бэлэглэн буйжээ. Энэ зам руу орж болохгүй шүү. Мөхөд ирэн шүү гэдгийг заачсан гарцаа авахгүй аюул мөхөд ирэн энэ замаар явах юм бол ийм их гайхамшигтай шидийг олно гэсэн юмыг үнэн гэж ботлохын тулд бид нар энэ зам руу заавалчгүй ороод за тийм байна уу харж байгаа биз? Одоо тэгэхээр энэ замаас өөр арга алга гэдэг юмыг шиг баталж өөрсдийнхөө амьдралаар баталсан тийм ахуй үндэстэн байхгүй монголчууд ч өөрсдөө. Энэ хүчтэй байх л гэсэн ухаан л дээ өөрөө хамгийн аварна гэсэн ийм агуу сэтгэлтэй байх юм бол чи энд ч боочлогдохгүй харин энэ амьтны хөр хилтэй амьтыг яаж авах вэ гэдэг бодлого юуна төвлөрөөл тэгэл эксплуатац жаргалтай ингээл явж үлдээ. Энд чинь монголчуудын яг энэ тэнгэризмээр явж байсан зам буддизмаар явж байсан зам байхгүй юу. Тэгээд социализм төдөө онд орноо тэр хүртэл 90 оны хүртэл явна гэсэн бүх бичсэн юм байгаа шүү дээ тий. Яг тэр ёсоор боллоо 800 жилийн дараа Монгол сэрнэ гэсэн тэр ёсоор нь боллоо сэрсэн. Манлайш тэр манлайс одоо их бие хөдөлж байна. Өөрөөр хэлбэл фронт бүх ард түмний дагуулад энэ зам руу орох ийм ажилдаа орж байна. Ингээд энэ шинжлэх ухаанаар ноцогдож байна. Энэ өөрөө шинжлэх ухаан болж таарч байна л гэсэн. Монголчууд энэ буддизмыг ингэж шинжлэх ухаан болгож тэгээ өнөөдрийн энэ зам руугаа хүн төрлөختнийг авч урах. Ийм юмыг тэр мэрэгдээд хэлээд байжээ. Өнөөдрийн тогтолцоо яагаад дампуурах дөрөв тогтолцоог яаж засах вэ те? Тэр хувьсгалыг чухам хэн хийх юм яаж хийх юм гэдэг зүйлийг миний хувьд бол тодруулж ийм олон зүйл хийсэн. Энэ нэг бол би юу гэж нэрлэдэг вэ гэхээр энэ нэн шинэ үеийн түүхэн сурвалж хөтөллөө. Энэ 30 мянганд буюу 2000 он гар сар ялангуяа 2010 оноос хойш улс төрийн ямар үзэл санаа гарч ирэв. Энэ үзэл санаагаар давлгааллаа хөдөлсөн ямар хүчин гарч ирэв. Тэр хүчнийг нухчин даргасан ямар үйл ажиллагаа явагдав. Гэхмэт энэ бүх дөрүү дээр нь тэр бүх хүмүүсийн бодтой хэлсэн үг, хийсэн үйлдэл энэ бүхнийг оруулаад энэ ард түмэн чинь бүгдээрээ ингээд мунхраад явцсангүй. Өнөөдөр мөнх тэнгэртэн монголчууд сэрнэ гэсэн цагтаас ирж улс дэлхийн ертөнцийг аварна гэсэн үйл ажиллагаагаа эхлүүлэх ёсоор эхлүүлж яаж хүчин зүтгэл гаргаж хэн юу хийв хэн нь хинбэ гэдгийг энэ дээр бол түүхэн сурвалж хөдөлж төвөрлж эмхтгсэн энэ эмхтгэл дээр нэг анхаарлаа хандуулаач ээ. Ойрын хугацаанд бүхний тэрийн сүрэл төрөх шасалт байна. Тийм учраас Монголыг тэнгэрээс дахиад байчиллаа. 3 дахь удаа. Үйл явц хоёр талаас нь явж байна. Шинжлэх ухааны шугамар явж байна. Нэг нь бол тэнгэрээс шугамар явж байна. Төр хөдлөхгүй бол ерөөс юу шүлэхгүй мэн гэдэг ойлгосоос ашиглаж байна. Энийг ч одоо та бүхэн зөвхөн өдөр тутамдаа ажиглаж байгаа.
ерөнхийлөгчд захиа бичжээ. Дэлхийн сүүд болоод энэ миний ээж эдний өмнө тэднийг тайлж чадах ба. Тэгтээ төрөөр зөксөж магадгүй. Монгол хүн 18 оныг авах ёсгүй юм аа. Энэ үүднээс энэ өнөөдрөөс энэ танкмаас их үйл хийх ёстой гэдгийг зориуд хэлж хэлсэн. Ийхүү Монголын ард түмэн 8 настай болчраасаа 80 настай борлууд хүртлэн нийт ард түмнэрэн их дэлхийг аврахын төлөө тус тусдаа шуур хайлан хөдөлжээ. Одоо энэ их үйл хаанаас эхэлж нэгэн цул хүч болон хаанаас хөдлөх вэ? Одоо бид нар хүн яагаад нисдэг вэ гэдгийг судлах байна.